За бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол Христийн сүм чуулгануудын хувьд, Христэд итгэгчдийн хувьд бол маш чухал өдрүүдийн нэг болж байна. За тэр нь юу вэ гэвэл Христ итгэгчдийн донд дэлхийд даяараа Palm Sunday буюу 70 модны бүтэн сайнны өдөр, Ням гаригийн өдөр гэсэн ийм нэртэй юм тэмдэглэлт баяруудын нэг ингээд энэ 7 хоногийн туршид эхэлж байгаамаа. За энэ юу вэ гэхээр Есүс Христ одоогоос 2000 гаруй жилийн тэртээ бидний төлөө загалмаа дээр цовдлогдсон нас орохын тулд Иерусалимд яг 7 хоногийн өмнө ирсэн байдаг. Тэгээ яг тэр орж ирэх ирэлтийн талаар өнөөдөр бүгдээ хамтдаа Библиэс унших болно. За яг тэр 7 хоногийн өмнө Ням гаригт Есүс Иерусалим хотод орж ирээд тэгээ тэр 7 хоногийн турш Иерусалим орчмоор Есүс байж, сургаалаа зааж, олон үйлчлэлүүдийг хийгээд яг 7 хоногийн дараа буюу дараагийн бүтэн сайнныхын өглөө Есүс загалмаан үхлээс дахин амьдсан байдаг. Тийм учраас та нар сонсч байсан бах тийм ээ Easter Day гэж. Easter гэдэг чинь ямар учиртай баяр юм бэ гэхээр Христ эзэн Есүсийн үхлээс дахин амьдсан баярын өдөр байхгүй юу? За яагаад ч чухам Easter гэж нэрлсэн байдгийг тэрийг бас сайн мэдэхгүй. Энэ бол барууныхны одоо уламжлалтай холбоотой. Тэгэхдээ бүгдээ өнөөдөр бол барууныхны уламжлалыг жоохон хажуу тийш нь тавиад яг цэвэр Библиэлд Есүс Христийн энэ сүүлийн 7 хоног буюу энэ дахин амьлахаас өмнө яг жухам тэр 7 хоногт юу болсон талаар ялангуяа яг энэ өдөр энэ Palm Sunday буюу 70 модны Ням гариг гэдэг энэ өдөр Есүс Иерусалимд хэрхэн орж ирсэн талаар би Библиэс та бүхэнтэй хуваалцахыг хүсэж байна. За хамгийн түрүүнд та нартай төрж байгаа асуулт бол яагаад 70 модны Sunday буюу Palm Sunday гэж нэрлсэн болоо гэж шууд л бодож байгаа. За би хариулт өгнө. За өхөөс өмнө бүгдээ юуны өмнө бичээсээс хамтдаа уншия. За бид нар Лук номоор ерөнхийдөө явж байгаа. Харин би өнөөдөр арай жоохон онцгой өдөр байгаа учраас би Лук номоо түр хадснаад би Библийн өөр хэсгээс хоёрхан ишлэлийг та бүхэндээ уншмаар байна. За хуучин гэрээний дуулал номын 118 дугаар бүлгийн 25-аас 26 дугаар ишлэлийг та нарт уншия. 25-аас 26 дуулал 118-ийн 25-аас 26 дугаар ишлэл. За уг ишлэлд ингэж өгүүлжээ. Аяа эзэн гуйж байна. Авраач. Аяа эзэн гуйж байна. Амжилтыг сойрхооч. Эзний нэрээр ирэх чинь ерөөлтэйе. Бид эзний өргөөнөөс та нарыг ерөөлөө гэж хэлсэн байна. За энэ бол одоо бидний тогтмол барьж байгаа 2019 оны засварлагдсан ариун Библийн одоо хувилбараар би бол уншлаа. Харин доор нь би одоо удахгүй ирэх жилээс гарах гэж байгаа стандарт Монгол орчуулга дээр жохом юу гэж орчуулагдсан байдгийг нь би доор нь хавсрагдсан байна. За яагаад стандарт Монгол орчуулгыг би энэ доор хавсрагдсан бэ гэхээр энэ бол яг грек хэл, яг еврей хэлнээс нь шууд монгол хэл рүү орчуулсан байна. За одоо бол бидний энэ барьж байгаа Библи чинь еврей грек хэлнээс англи руу орчуулагдаад англи Библиэс нь монгол руу орчуулсан байгааг бид нар хэрэглээд байгаа шүү дээ. Харин манай Монголын одоо ариун бичээс Библийн нийгэмлэг маань өөрөө шууд грек еврей хэлнээс нь их монгол хэл руугаа шууд орчуулсан. Ямар нэгэн дамжлах хэл байхгүйгээр шууд орчуулснаар ер нь бол алстаа бид нар Библийг хэрэглэх юм байна. За тийм учраас би стандарт Монгол орчуулга буюу СМО гэд товчсон нэр нь за үүн дээр хэрхэн өгүүлсэн байдгийг энэ хавсрагдсан байна. За утга бол яг адилхан хэлэгдсэн үг байгаа. За би яг стандарт Монгол орчуулган дээр юу гэж хэлэгдсэн болохыг та нарт бас уншия. Аварч хайрлаач. Яавэ гуй. Амжилтыг сойрхооч. Яавэ гуй. Яавэгийн нэрээр ирэх чинь ерөөлтэй. Яавэгийн өргөөнөөс та нарыг бид ерөөлөө гэж. Ерөөй гэж ингэж хэлсэн байна. За утга бол яг л адилхан байгаа юм л да. Зөрөөд байх юм байхгүй. За тэгэхээр та гайхчихж магадгүй энэ юу Яавэ гэдэг нэрээ ороо явчихаа гэж. За энэ Яавэ гэдэг нэр нь еврей хэлээр эзэн гэсэн утгатай үг юм. Тэгэхээр дээдлийн Библиэлд аяа эзэн гуйж байна гэж штэ тий. Тэгвэл одоо СМО төсөл төр болохоор СМОгийн орчуулган дээр болохоор аварч хайрлаач Яавэ гуй гэж хэлж штэ тий. Яавэ гэдэг нь болохоор еврей хэлээр эзэн гэсэн утгатай ийм үг байна. За тэгэхээр энэ Яавэ гэдэг нэрээр Есүс өөрийгөө нэрлсэн байдаг штэ. Тэгэхээр хуучин гэрээний туршид Израилийн түүхэнд гарч байгаа Яавэ бол бидний аврагч эзэн Есүс Христ байсан юм а гэдгийг Иохан ном биднэрт аягүй тодорхой өгүүлдэг. За тэгэхээр энэ үгийг Есүсийг Иерусалимд орж ирэх үед яг энэ үгээр яг энэ Библийн ишлэл буюу дуулал 118-ийн 25-26 гэсэн яг энэ ишлэлээр хүмүүс Есүсийг хашгиран угтан авсан байдаг. Есүс
загалмай цовдлогдсон нас орж дахин амьлахаасаа яг 7 хоногийн өмнөх бүтэн сайн өдөр нь Есүс нэг жижигхэн илжиг унаад тэгээ Иерусалим хот руу орж ирсэн байдаг. Үүгээрээ Есүс юг харуулсан бэ гэхээр би бол юудэшүүдийн хаан байна. Гэхдээ би бол даруухан хаан байна гэдгээ Есүс үгээр илэрхийлсэн байдаг. Есүс үгээр илэрхийлсэн байдаг. За та нар мэдэн дээ. Ер нь одоо хаад одоо сүр алдраа дуурсхан одоо хотын гудамжаар явахдаа одоо ийм том сүйхт хэрэг те. Одоо эсвэл одоо гой тансаг машин одоо тэгээ олон цуваа үүсгээд урдаа хойноо одоо олон ийм хамгаалагч нартай ингэж орж ирдэг те. Харин Есүс болохоор зүгээр илжиг унаал орж ирсэн байдаг. Их сонирхолтой. Үүгээрээ Есүс бол би хүндлүүлэх гэж биш. Би өөртөө хүмүүсийг үйлчлүүлэх гэж биш. Би харин хүмүүст үйлчилж би бусдын төлөө амиа өгөхөөр ирсэн аврагч юмаа гэдгээ Есүс үгээр илтгэн харуулсан. Тэгээ би жил болгон яг энэ хэсгээс ингээд номлох болгонд энэ хэсгийг ингээд цуглааныхантайгаа унших болгонд надад нөгөө Аладдин гэдэг нэг хүүхэлдэйн кино үргэлж санаанд ордог. Та нар Аладдиныг ер нь мэдгүй хүн байхгүй бах, үзээгүй хүн байхгүй бах те. Аладдин нөгөө принцесстэй гүнжтэй гэрлэхийн тулд нэг юм хунтайж болж орж ирдэг хэсгийг та нар мэдэх бах тийм үү. Заан дээр суугаал ингээл олон зарц боолоо ардаа хойноо дагуулаад алт мөнгө цацаал тийм ээ. Тэгэл одоо хөгжим аялгаа яваал одоо их л алдартайгаар орж ирснээрээ тэр гүнжийн хайрыг бол одоо өөртөө татна гэж Аладдин бодож идэг. Гэтэл харамсалтай нь Аладдин эндүрцсэн байдаг те. Аладдин игэл Аладдинаараа л гүнжийн хайрыг уулна бол татсан байдаг шүү дээ те. Гэвч одоо Аладдин бол юмыг тэгж бодохгүй байсан. Одоо их баян тансаг алдар нэртэй байснараа хүн намайг тооно гэж бол ойлгож исэн те. Тэгээ Есүсийн яг энэ Иерусалим руу орж ирдэг энэ одоо түүхийг бодохоор надад үргэлжлээ энэ боддог. Хүний бодол, Бурхны бодол хоёр одоо ямар их өөр байдгийг нэг тод жишээ бол одоо энэ юм да. Хүн бол одоо ингээд бусдын анхаарлыг татаал, бусдыг одоо араасаа дагуулахын тулд одоо ингээд аль болох одоо өөрийгөө мандуулдаг тийм үү. Гэтэл Есүс Христ хүмүүсийг аврахын тулд аль болох өөрийгөө даруусгаж тавьж исэн түүхийг бид нар Библиэс одоо ингээд олонтаа харж байгаа. Тэрний нэг тод жишээ бол Есүс яг одоо илжиг унаад орж ирсэн. Эмээлч байхгүй шүү дээ. Шавнар нь гадуур дээлээ тайлаад илжигний нуруунд дээр тогхоход Есүс тэн дээр бол мордоод орж ирсэн байдаг. За ингээд орж ирэхэд нь хүмүүс одоо маш олноороо Иерусалимийн одоо оршин суугчид Есүсийг одоо ингээд бараг л хоёр игнээ болоод замын голоор нь Есүс яваал 70 модны найлзуур барайл ингэж угтаж авсан байна. Энэ 70 модны найлзуур гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр ер нь ойрох дорнодын улс орнуудад байдаг нэг том соёл байдаг нь юу байдг вэ гэхээр хаад болон эрх мэдэлтэй алдар хүндтэй хүмүүсийг угтан авахдаа 70 модны найлзуур барьж ингэж баяр хүргэн одоо бол одоо нөгөө төрийн тэргүүнүүд ирэхэд нь нөгөө хоёр улсын далбаага ингээл нэг намруулаад нэг угтаж авдаг та тий солонгосын ерөнхийлөгч юм уу Америкийн ерөнхийлөгч хаанхын одоо ерөнхийлөгч байдгийг ингээл одоо ирэхээр нь годамжаар ард түмэн зогссон тэгээд тухайн улс болон өөрийнхөө улсын далбааг бариад гэж одоо хүлээж авдагтай адилхан Есүс Христийг одоо орж ирэхэд нь тэр үед бол тэдний хувьд бол хамгийн үн цэнтэй одоо эрхэмлэн дээдлж байгаа хүндлэн биширж байгаа гэдгээ харуулж ирсэн нэг гол зүйл нь бол 70 модны мөчрийг ингэж барьж 70 модны мөчрөөр ингэж даллан эзэн Есүс Христийг хаан хэмээн хүндэлсэн явдал байсан. За энэ бол яг бүтэн сайн өдөр байсан. Тийм учраас одоо түүхэнд энэ өдрийг бол Христ итгэгч нар бол 70 модны бүтэн сайн өдөр гэж дандаа нэрлсээр ирсэн. За тэр бүтэн сайн өдөр нь бол өнөөдөр одоо тохиож байгаамаа. За тэгээ эх бүтэн сайн өдөр бүгдээрээ эзэн Есүс Христийн үхлээс амьдсан одоо тэр цугларалтыг бүгдээрээ хамтдаа зохион байгуулах нь шүү дээ тийм ээ. За ингээд Есүс Христ илжиг унан орж ирсэн. Тэгэхэд хүмүүс одоо хүндлээ илэрхийлээд 70 модны тэр мөчрөө Есүсийн одоо ингээд явах замд нь юу яаж исэн байдаг? Явах замд нь 70 модныхоо мөчрийг ингэж тавьсан байдаг. За мөн зарим нь бол одоо ингээд дээлээ тайлаад доор нь дэвссэн байдаг. За ерөнхийдөө нөгөө төрийн тэргүүнүүд ирээд нөгөө Чингисийн талбай дээр хоёр улсын ерөнхийлөгч уулзах үед одоо манай Монголын ерөнхийлөгч нөгөө улсын ерөнхий сайд юм уу ерөнхийлөгчийг угтан авахтаа нэг юм хевсэн дээр нэг алхуулдаг да санаж байна те. Тэр нөгөө хүндэт харуулan жагсаал. Тэгээд нөгөө хевсэн дээр алхаа хоёр улсын одоо төрийн дуулал яваал нэг юм хевсэн дээр алхуулдаг штэ. Тэгээд нэг юм тавцсан дээр гарч зогсоол. Тэгээд далбаанууд нь мандаа төрийн дуулал гიშгэлдэгтэй адилхан биднийхаар бол Есүс Христийг угтан авахтаа одоо тэр үед бол юм дэвсэх улаан хевс байхгүй. Одоо Холливуудын улаан хевсний ёслол гэдэг шиг улаан хевс бол байхгүй. Хүмүүс бол өөрийнхөө дээлийг одоо илжигтэйгээ явах замд нь дэвсэж 70 модныхоо мөчрийг доор нь дэвснээрээ одоо эзэн Есүс Христийг
хүндэлж байгаа хүндлэлээ одоо инхүү илэрхийлсэн байдаг. За би ер нь бүтэн сайн бүр ингээд та бүхэнд Библийн хэсгүүдээс ингээд номлох болгондоо аль болох тэр Библийн хэсгийг одоо илтгэн харуулсан юм зураг одоо та нарт бас харуулахыг хичээдэг. Яг бол та нарт энэ нэг юм дүрслэл өгөхийн тулд одоо харуулахыг хичээдэг. За ерөнхийдөө энэ эртний одоо дундад зууны энэ Европын зургууд дээр бол Иесусыг юм цагаан арьсд хүн байснаар ихвчлэн харуулдаг. Гэтэл сүүлийн үед бол одоо Библийн эрдэмтэд болон түүхчид бол Иесус Христ бол цагаан арьстай хүн байгаагүй. Иесус нь буржгаар хар үстэй, хар сахалтай бор нүдтэй хүн байжээ гэж ер нь бол одоо үздэг. Яг л нөгөө Европод сайн мэдээ төрүүлж тархсан учраас Европынхан Иесусыг яг өөрсдөө нь төрхөөр хийчихэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө босод үндэстнүүд нь Иесусыг Европ хүн байсан юм шигээр ойлгодог, цагаан арьстан байсан юм шигээр ойлгодог. Гэтэл үнэндээ Иесус Христ ч ойрхон дорнодын Аз хүн байсан шүү дээ. Одоо Израильч нь бол одоо Аз твдээ. Израиль улс ч нь бол ордог хариалагддаг. Тэгэхээр ойрхон дорнодын ард түмний дүр төрх нь ямар дүр төрх байсан бэ гэхэлэр одоо юм боржгордоо хар үстэй, одоо хар сахалтай, бор нүдтэй ийм хүмүүс байсан гэж ингэж үздэг байгаа. Тэгэхээр сүүлийн үед л одоо судлаач нар одоо түүхчдийн одоо баримт судалгаа болоод одоо юмыг бол илүү одоо тов тодорхой бас харуулж өгч байна гэж. За ингээд Иесусыг ингэж орж ирэхэд нь одоо энэ бяцхан хүүхдүүд болон эргэн тойронд нь байсан хүмүүс еврейчүүдийн одоо байнга хэлдэг нэгэн одоо магтаалаар Иесусыг угтаж авсан байна. За тэр магтаал нь өнөөдөр одоо бидний уншсан Дуулал 118-ийн 25-аас 26 дугаар ишлэл юм аа. Тэгэхээр яг энэ ишлэлийг ингэж чангаар ингэж хашгиран дуулж Иесус Христийг хүлээн авсан байдаг Иерусалимчууд. За энэ хүү ишлэлийг би та нарт дахиад уншиж өгье. За ишлэл гаргаараа. За аяа эзэн гуйж байна авраач. Аяа эзэн гуйж байна амжилтыг сойрхооч. Эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй. Бид эзний өргөөнөөс та нарыг ерөөлөө гэдэг. Энэ үгээр одоо Иесус Христийг орж ирэхэд нь нөгөө дал модныхоо мөчрийг одоо ингээд намилзуулаад баяр хүргээд замд нь дээлээ дивсээ дал модныхоо мөчрүүдийг бас ингээд дивсэж өгөө дээгүр нь илжигтэй Иесус ингээд явж явах яг энэ үед энэ хүмүүс амаараа юу гэж хашгирж исэн бэ гэхлээр аяа эзэн гуйж байна авраач аяа эзэн гуйж байна амжилтыг сойрхооч эзний нэрээр ирэх чинь ерөөлтэйе бид эзний өргөөнөөс та нарыг ерөөлөө гэсэн яг энэ ишлэг ингэж хашгирж исэн бахна шүү дээ. Тэгэхээр мэдээж еврейчүүд болсон хойно монголоор хэлээг нь ойлгомжтой. Еврей хэлээрээ хэлж исэн. За еврей хэлээрээ тэд юу гэж хашгирж ирснийг би та нарт сонсгоё. Анна Адонай Хошияна Анна Адонай Хацлихана Барух хаба бишим Адонай Бирахлухам Мебет Адонай гэж хашгирж ирсэн байна шүү дээ. За би еврей хэлээр энэ үгийг уншчихлаа сая. Тэ. Еврей хэлээр энэ. За тэгэхээр тэр эхний мөрөн дээр анзаарч байгаа нэг үгийг та нар анзаарж байна уу? Анна Адонай Хошияна гэж. Энэ Хошияна гэдэг чинь өнөөдөр бидний нөгөө дундаа дуулаад байдаг Хозана гэдэг үг байхгүй юу? Энэ юу гэсэн үг вэ гэхээр биднийг авраач гэсэн утгатай үг. Тэгээ биднийг авраач гэж уул нь бол гуугаад байгаа. Гэхдээ энэ гуйлт залбирал нь еврейчүүдийн хувьд магтаал болж хувирсан. Энийг магтаал болгон одоо бурханд магтаалыг өргөхдөө энэ үгээр еврейчүүд одоо бурхныг магтан дуулдаг байжээ. Уул нь бол энэ чинь магтаал гэхээс илүү гуйлт байгаа юм шүү дээ. Биднийг авраач гэд гуугаад байгаа үстэй. Гэхдээ энэ нөгөө уламжлагдаж явсаар хагаад еврейчүүдийн хувьд бурхныг магтаж байгаа магтаал болж хувирсан. Тийм учраас өнөөгийн Христ итгэгч нар бид нар дундаа Хосана гэж аягүй хэлдэг. Та нар энэ нэр томьёог зөндөө сонсч байсан баг. Жишээлбэл Хосана, Хосана, Хосана хамгийн эрхэм гэдэг дуу байдаг. Хосана, Хосана, Хосана хамгийн эрхэм. Тэгээд их эзэн биднийг аврахаар ирлээ гэсэн энэ дуу байдаг. Тэгэхээр энэ дуугаар юудэчүүд ерөнхийдөө бурхныг магтан дуулдаг байжээ. Энэ ч гэсэн өнөөдөр Христ итгэгчдийн магтаалын дуунд орснороо бидний залбиралд бас тусгалаа олсон байдаг. Тийм ч учраас Христ итгэгч нар одоо яг еврей хэгээр нь хэрэгэлдэг нэг хэд хэдэн үгнүүд байгаа шүү дээ. Хосана гэж энэ үг байна. Халелуя гэдэг үг байна. Амен гэдэг үг байна тийм ээ. Амен гэдэг чинь юу гэсэн үг лээ? Энэ бүхэн бэлэг болтгоо гэсэн утгатай. Би үүнд итгэж байна гэсэн утгатай. Тийм учраас бид залбирал болгоныхоо төгсгөл амен гэж хэлдэг. Тийм ээ. Энэ юу гэсэн үг гэхээр би үүнд итгэж байна. Яг энэ миний залбирсанчлан бурхан надад хариулах болно гэсэн утгатай үг шүү дээ. Амен гэдэг чинь.
Манай монголоор бол ерөөлөөр болгоё. Ерөөлч нь биелгээ. Сайхан ерөөл хийсэнд баярлалаа. Ерөөл нь биелэх болтугай гэсэн утгатай шүү дээ. Халелуя гэдэг чинь гэсэн үг чи юу гэсэн үг юм бэ гэхээр эзнийг магтах тун гэсэн утгатай үг байхгүй юу? Халелуя. За хүмүүс заримдаа номлогч нар ингээд номлохгүй бол гарч ирэл халелуя гэж нэг хэлж байгаа байдаг. За биш баг тэгж хэлдэг л дээ. Ер нь зарим нэг энэ солонгос сүмийн номлогч нар айгүйх тэгж хэлдэг гарч ирэл Библиэд илгэж явахдаа халелуя. За манай монгол пасторч гэсэн заримдаа тэгж байгаа энэ байдал байдаг юм. Тэгэл номлож явахдаа номлолынхон дондор халелуя гэж зарим пасторууд ингээд бас хэлж идэг. Тэнгүүт нөгөө номлолыг нь сонсож байгаа итгэгч нар нь амен гэж тэгж идэг. Энэ юу гэсэн үг гэхээр номлож байгаа дундуур нь тийм учраас эзнийг магтъя гэсэн утгатай үг байхгүй юу? Тэнгүүд итгэгч нар нь оо амен тийм шүү дээ. Амен гэдэг чинь юу гэсэн үг гэхээр тийм ээ л гэсэн утгатай үг байхгүй юу? Санд нийлж байна. Хамт магтъя гэсэн утгатай үг байхгүй юу? Тийм учраас халелуя гэж хэлэх юм бол амен гэдэг үгээр хүмүүс ингээ хариулдаг. Тэгэхээр одоо бид нар бас ингээ сурах нь байна шүү дээ, тийм ээ? Хэдүүлээ чи одоо Нью-Йорк Монгол чуулган молгон гэж яваалгаа мөртлөө одоо амен наач мэдхгүй тэ хизээч амен гэдгийг халелуя гэдэг нь үгсэн ч үгийн ингээ яваад иж бас болохгүй шүү дээ хэдүүлээ одоо энэ чинь. Тэгээ би одоо ингээд хаяа нэг халелуя гэх юм бол та нар яах нь вэ? Юу гадаад үг вэ гэж ингээд сууж авахгүй. Үгүй бахна шүү дээ тэ. Амен гэх нь шүү дээ тийм ээ. За тэгээ хосана гэхэлэр юу гэх чүү? Гэдэг нэг хос уянт гэж чүү юу гэх чүү? Тэ? Тэгсэн үг биш бахна. Хосана гэвэл биднийг авраач гэсэн утгатай үг байна. Тэгэхээр Анна Адонай Хошияна гэхээр эзэн минь ээ биднийг авраач гэсэн утгатай үг болчихж байгаа байхгүй юу? Ойлгомжтой тий? Тэгэхээр Явэ гэдэг үгийг юудэчүүд яг Явэ гэдэг үгээр нь хэлдэггүй байсан. Яг тэгэхээр эзнийхээ нэрийг шууд хэлэхээр нэг хүндэтгэлгүй юм шиг санагдаад арай өөрөөр дууддаг байсан. Тэр нь Адонай гэдэг үг байхгүй юу? Явэ гэдэг үг бүрийг уншихдаа Адонай гэж уншин гэхдээ хэлэхдээ юудэчүүд Адонай гэж хэлдэг байсан. Та нар хөгшин настай өвгчүүлээ эсвэл аав маавыгаа нэг авгаалаад нэг өөр үгээр дууддаг та. Манай Монголд нэг бас нэг тийм соёл байдаг шүү дээ, тэ. Ажаа гэл тэ. Ажаа ирсэн үү гэл. Ажаа. Нөгөө ажаа нь хин чин тэ. Тэгсэн чинь аав нь өгдөг байхгүй. Тэг яага аавыгаа ажаа гэдэг л. Бид нар багасаа тэгээд дуудаа сурцсан. Авгаалаад гэж байгаа шүү дээ. Энд чинь хүндэтгээд арай өөрөөр дуудаж байна гэж тэ. Манай өвөөг бол жишээлбэл өвөөгийн одоо ихчийнх нь хүүхдүүд нь юу гэж дууддаг байсан бэ гэхээр баржиг гэж дууддаг байсан. Баржиг гэж дууддаг байсан. Баржиг бүгдээрээ л баржиг гэдэг байсан. Тэрний юу гэсэн үг гэхээр хүндэтгсэн одоо хэлбэр нь. За тэгээд өөр нэг хүн юу гэж өвөөгийн манд дууддаг байсан бэ гэхээр амбаа гэж дууддаг байсан. Амбаа гэхээр манай өвөөг дуудаж байгаа. Манай өвөөгийн нэр нь бол шал өөр штэ Бат Очор гэдэг нэртэй хүн. Гэхдээ амбаа гэж дууддаг. Тэр юу гэсэн үг гэхээр авгааж дуудаж байгаа. Яг үүнтэй адилхан еврейчүүд Явэ эзнийг Явэ гэд дуудчихар юм хүндэтгэхгүй байгаа юм шиг. Тийм учраас Явэ гэдэг үгийг ингээд уншихтаа бол мэдээж Явэ гэдэг үг гэж мэдж байгаа. Гэхдээ хэлэхдээ тэд нар Адонай гэж хэлдэг байсан. Тийм учраас Анна Адонай Хошияна гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр эзэн минь биднийг Явэ эзэн минь биднийг авраач л гэсэн утгатай үг байхгүй юу? За ингээд Есүсийг 70 модны бүтэн сайн өдөр тийм ээ тэр бүтэн сайн өдөр Есүс одоо Иерусалимд илжиг унан орж ирэхэд нь одоо Юудын ард түмэн бол 70 модны найлзуур бариад за тэгээд дээлээ тайлж замд нь дэвсээд тэгээ юу гэж хашгирж исэн бэ? Анна Адонай Хошияна буюу эзэн минь биднийг авраач гэж хашгирж исэн. Гэхдээ энийг нэг юм гуйж ийн гэдэг утгаараа биш магтж байгаа гэдэг утгаараа энэ үгийг израилчууд хэлж дуудаж исэн байх нэ. Өнөөдөр бид энэ хэсгээс юу сурах вэ? Би энэ ишлэлээс дараах хэдэн зүйлийг та нарт өнөөдөр одоо уриалга болгон амьдралдаа хэрэгжүүлэх болгон би хэлхийг хүсэж байна. Юу вэ гэвэл бидний эзэн Есүс Христ бол аврагч юм шүү. Та тэр эзнээс авраач хэмээн гуйх юм бол энэ эзэн бидэнд авралыг сойрхдаг юм аа. Аврал гэдэг бол хүмүүний үндсэн хэрэгцээ. Намайг авраач, биднийг авраач гэж залбирж шít. Тийм ээ Есүс Христ энэ дэлхий дээр аврагч болж ирсэн. Юунаас аврах гэж байгаа юм биднийг? Нүглээс минь аврах гэж ирсэн юм. Гэмээс минь аврах гэж ирсэн юм. Гэмийг маань уучлаад Бурхантай эвлэрүүлээд Бурханы ерөөлийг бидний амьдрал дээр өгөхийн тулд Есүс Христ ирсэн юм. Тэр гэмээс биднийг яаж аварсан юм? Загалмай дээр цовдлогдож аварсан юм. Загалмай дээр цовдлогддог нь ямар учиртай юм? Ягаад гэвэл гэмийн үр төлөөс гэдэг юм заавал байдаг. Хүн заавал хийсэн гэмийнхаа үр төлөөсийг хүртдэг.
Тэгвэл Есүс Христ энэ нүглийн үр төлөөсийг таны өмнөөс миний өмнөөс төлж өгсөн юм аа. Ингэснээрээ Бурхны уучлал өршөөд бидний амьдрал дээр ирсэн юм аа. Тийм учраас бид хэдийн нүгэлтэй гэмтэн хүмүүс ч гэсэн Бурхан намайг аварсанд нь баярлан талархаж магтан дуулдаг залбирдаг юм аа. Есүс Христ энэ л авралын төлөө ирсэн. Тийм учраас эзэн минь, Яавэ эзэн минь биднийг авраач гэж хэлж байгаа энэ үг бол жинхэнэ Есүс Христэд хандан өнөөдөр бидний залбирж байгаа, өнөөдөр бидний итгэж байгаа залбирал болон итгэлийн минь үндэс суурь болсон үг болж байгаа юм аа. Тийм болохоор та бүхэн Хосана гэж хэлэхдээ Есүст хандан Хосана хэмээн түүнийг дуудахдаа намайг авраач. Энэ эзэн намайг аварсан шүү дээ гэж бодож дуудаарай, тийм ээ. А зөвхөн хэлэхээс гадна яг зүр сэтгэлдээ эзэн Есүс Христийг аврагч хэмээн итгэж хүлээн аваарай гэж та нарыгаа би зоригжуулж байна. Хоёрдугаарт нь дараагийн мөрөнд Анна Адонай Хацлихана гэж залбирсан байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Яавэ эзэн минь та бидэнд амжилтыг сойрхооч гэж хэлсэн. За бид Есүс Христэд итгэснээр аврагдахын дамжиггүй. Гэхдээ нэгэн тал бид энэ газар дэлхий дээр амьдарч байгаа юм чинь бас бүтэмжтэй амьдрмаар байна шүү дээ, бас тийм ээ. Тэгэхээр залбирж штэ. Надад амжилтыг сойрхооч гэж Бурханаас асууж байна. За тэгвэл та бас энэ зүйлийн төлөө эзэнд итгэж байгаа. Бид нар зүгээр л хожим аврагдах тэр мөнх авралын төлөө биш. Бас бид энэ газар дэлхий дээр Бурханаар эвээгдэж, өрөөгдөж хацлихана буюу амжилттай байхын тулд өнөөдөр бидний эзэн Есүс Христэд итгэж байгаа юм аа. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр зүйл чухал байх нь шүү дээ. Нэгдүгürt эзэн биднийг аврах гэж ирсэн. Хоёрдугаарт эзэн биднийг энэ газар дэлхий дээрх амьдрал дээр минь энэ яваа насанд минь тэр биднийг өрөөж амжилт бүтээл сайн сайхныг бидний амьдралд өгөх гэж ирсэн юм байна гэж. Тэгэхээр энэ хоёр зүйлийн дагуу бид залбирдаг. Бид нэгдүгürt эзнээс аврал тусламжгүй залбирдаг бол нөгөө талаар бид ажил үйлсийн маань өрөөж сайн сайхнаараа бидний амьдралыг дүүргэж өгөөсэй гэж бид залбирдаг байна. За тэгвэл би өнөөдөр бас хоёрдугаарт нь яг энэ үгэн дээр тулгуурлаа танд хэлмээр байгаа зүйл бол Есүс таныг зүгээр нэг авраа зогсохгүй бас энэ амьдралыг чинь өрөөхийн тулд аврагч болж ирсэн юм аа. Энэ амьдрал дээр танд үнэхээр амар тайвныг өгөхийн тулд, амжилт бүтээлийг өгөхийн тулд, сайн сайхныг өгөхийн тулд Есүс Христ энэ дэлхийн амьдрал дээр чинь бидний эзэн, бидний аврагч, бидний жинхэнэ Яавэ болж ирсэн юм аа. Тийм болохоор бид залбирдаг. Миний гмийг уучраж Бурхны өмнө намайг аварсан гэдэгт бид итгэдэг. За бид мөн энэ дэлхий дээрээ эзнэр өрөөгдөн сайн сайхан явна гэж бид бас итгэдэг. Үүний төлөө бид залбирдаг. Үүний төлөө бид эзнийхээ нэрийг дууддаг шүү дээ. За тэгээд цааш нь дараагийн өгүүлбэр дээр нь үргэлжлүүлээд Яавэгийн нэрээр ирэгч нь ерөөлтэй гэж. Есүс өөрөө яг эзний тэр нэрээр Иерусалимд орж ирж байгаа байхгүй. Тийм учраас илжиг унаад ирж байгаа тэр эзнийг харахтаа эзний нэрээр ирэгч нь ерөөлтэй гэж дуудсан байна шүү дээ. Эзэн өөрөө яг өөрийнхөө нэрээр орж ирж штэ, аврагч болон ирж штэ. Тийм учраас эзний нэрээр ирэгч нь ерөөлтэй юмаа гэж хэлж байна. За тэгээд төгсгөлийн өгүүлбэр дээр бид эзний өргөөнөөс та нарыг өрөөнө гэж хэлсэн байна. Тэ. Бид эзний өргөөнөөс та нарыг өрөөнө гэж. За энэ өргөө гэдэг үг бол Бирахлухым Миббет Адонай гэдэг сүүлийн өгүүлбэр байгаа шүү дээ. Бирахлухым Миббет Адонай. Миббет гэдэг нь тэр өргөө гэсэн утгатай. Бет гэдэг чинь өөрөө өргөө гэсэн утгатай, гэр гэсэн утгатай үг байхгүй. Тийм учраас манай Миг ахын нөгөө явдаг цуглаан чинь Бет Шалом гэдэг еврей нэртэй цуглаан байгаа шүү дээ. Бет Шалом. Шалом гэдэг чинь юу гэсэн үг вэ? Амар тайван байх болтугай. Амар тайван гэсэн утгатай еврей үг шүү дээ. Бет Шалом гэвэл монголоор юу гэсэн үг вэ? Амар тайвны өргөө гэсэн утгатай үг байхгүй юу? Ямар гоё нэр вэ, тийм ээ? За хэдийгээр манай бидний нэр амар тайвны өргөө биш ч гэсэн Есүс өөрөө бидний амар тайвны өргөө шүү дээ. Тийм ээ? Бид Есүс Христэд итгэснээрээ бидний амьдрал өөрөө тэр амар тайвны өргөө болж байгаа шүү дээ. Тэгээд бид эзний нэр дээр бусдыг тэр өргөөнөөс Есүсийн нэрээр бид бусдыг юрөөдөг шүү дээ. Тэгэхээр энэ амьдрал биднийх байхгүй юу? Тэ? Энэ амьдрал чинь биднийг юрөөж хэлсэн үг болж байгаа байхгүй юу? Тийм болохоор хүмүүс энэ үгээр эзэн Есүс Христийг магтжээжээ. За бид нар Матай номноос, Иохан номноос, Лук номноос Есүсийн Иерусалимд ийхүү нөгөө илжиг унан орж ирснийг энэ одоо сайн мэдээний энэ 3 номноос харж болно. Одоо гуруулаа жоохон өөр өнцгөөс нь бичсэн байдаг. Айгүй сонирхолтой. Жишээлбэл бидний одоо бүтэн сайн болгон судалж байгаа Лук ном бол тэр илжгийг олж аваад унаад тэгээ Иерусалимд орж ирэхдээ Иерусалимийн төлөө Есүс ингэж гашуудан Иерусалимчуудын
авралын төлөө Есүс гашуудан уйсан дээр нь их тэгж онцолж Лук бол өөрийн одоо сайн мэдээнийхээ загталтаа бичсэн байдаг. Гэтэл Матай бичгтээ Есүс бол яг юудэчүүдийн жинхэнэ Давидын удмын хаан юм шүү гэдгийг нь илүү онцлон харуулахын тулд яг энэ Хосана гэдэг үгэн дээр нь Матай илүү төвлөрж бичсэн байдаг. Гэтэл Иохны сайн мэдээнээс унших юм бол Иохыг сонин маш олон хүмүүс Есүсийг Иерусалимаар орж ирэхэд нь угтаж авлаа гэж. Тэр олон хүмүүс яагаад гэнэт хаанасаа гараад ирсэн хүмүүс юм бэ гэсэн чинь Битан тосгонд Есүс өөрийн найз Лазарыг үхлээс амьлуулахад тэрийг харсан хүмүүс тэнд ирсэн маа гэж Иохан тайлбарсан байдаг. Тэгэхээр нэг үйл явдлыг 3 хүн өөрийнхөө нөгөө онцолж харж байгаа хэсгээс нь одоо ярьж штэ. Жишээлбэл та нарын зарим нь намайг хар бичигтэй байсан гэдээ ярих бах. Та нарын зарим нь энэ улаан зангааг амар тод анзаарчаад хэн нэгэнд ярихдаа нэг улаан зангаатай нөхөр байдгийн гэж. Магадгүй ярьж магадгүй. Бичиг нь ямар анзаараа нэг бараан бичиг л байсан гэж. Гэтэл өөр нэг хүн чи хар бичиг гэсэн баггүй биржгэр материалтай ч гэдэг юм уу те. Хүн болгон намайг харахтаа арай өөр зүйлийг нь онцолж харж байгаа. Яг л үүнтэй адилхан сайн мэдээний шинэ гэрэн дээр байдаг сайн мэдээний 4 ном Иесус Христийн амьдралыг нэгнийхээ хараагүй өнцгөөс нөгөөх нь харж бичсэн байдаг. Энэ хоёрынхаа хараагүй өнцгөөс нь 3 дахь нь харж бичсэн байдаг. Энэ 3-ынхаа онцлоогүй зүйлийг нь 4 дахь нь онцолж гаргаж ирсэн байдаг. Тийм учраас сайн мэдээний энэ 4 ном чинь нийлээд Иесусыг 4 талаас нь айгүй тодорхой бүрэн бүтнээр нь харуулж өгсөн байдгаараа онцлогтой байдаг юм аа. Тэгэхээр би өнөөдөр Лук номноос бол уншсангүй. Гэхдээ Лук номдэр гарч байгаа үйл явдлыг бол би ярьчлаа та нарт. Тэд нар орж ирэхэд Иесус Христийг ямар үгээр магтан хашгирж байсан тэр үгэн дээр өнөөдөр би төвлөрч эзний үгийг би та нарт таниулахыг хичээлээ. Иесус таны амьдралд орж ирсэн. Та түүнийг Хосана хэмээн угтан авах уу гэж би өнөөдөр танаас асуумаар байна. Иесус таны амьдралд аврагч болон ирсэн. Та түүнийг эзэм нь намайг авраач хэмээн хүлээж авбал тэр таныг аврах болно. Иесус таны амьдрал зөвхөн авралыг өгөхөөр ирээгүй бас таны амьдралыг хацлахана буюу ерөөхөр амжилттай болгохоор ирсэн юм аа. Тийм учраас та бас энэ амьдрал дээрээ өөрийнхөө гэр бүл, өөрийнхөө санхүү, өөрийнхөө бизнес, өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө зорилгын төлөө эзэнд бас итгэн найдаарай. Яг бол таны амьдралын бүхий л хэсэг эзний хувьд чухал байдаг юм аа. Эзэн ингэж хэлдэггүй. Би зүгээр чиний нүглийг л уучлаа. Тэгээд энэ хормог дуусгаад хүрээд ирэхээр чи аврах гэж байгаа. Бусд нь надад хамаа байхгүй гэж ярьдаг эзэн биш. Би чамайг авранчиг энэ дэлхийн амьдрал дээр чинь ивэдчиг. Яг л энэ үгийг эзэн бидэнд хэлдэг юм аа. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хамтдаа дуулал 118 дугаар бүлгийн 25, 26 гэсэн энэ ишлэл дээрээс яг нөгөө хуучин гэрээний ориг ишлэлийг нь бүгдээ хамтдаа авч үзлээ шүү дээ. Тэгэхээр Матай дээрч тэр, Лук номон дээрч тэр, Иохан номон дээрч тэр Иесусыг Иерусалимд илжиг унаад орж ирэхэд нь яг энэ үгээр хүмүүс эзнийг магтан дуулсан байдаг юм аа. Тийм учраас хамтдаа бүгдээрээ эзний өмнө яг л энэ үгийг хэлэн түүнийг хамтдаа магтцгаая. Тэгээд Иесусийн аврал та нарын амьдрал дээр дүүрэн байх болтугай. Та Иесусийн одоо ерөөл бүхэн та бүгдийн маань ажил амьдрал дээр, эрүүл мэнд дээр, харилцаан дээр, санхүү дээр бүхий л зүйл дээр чинь бас дүүрэн байх болтугай гэж би ерөөё. Хамтдаа бүгдээрээ залбирanгуйцгаая. Тэгээд энэ сургаалын дагуу эзний өмнө залбирах цагийг гаргацгаая. Биднийг авраач эзэн минь. Бас биднийг амжилттай болгооч эзэн минь. Эзний нэрээр ирэх чинь ерөөлтэй. Энэ бол Есүс та. Бид таны өргөөнөөс бусдыг бас ерөөх болно. Эзэн та бидний амьдралд байж бидэнд аврал хайр энэ дэлхийн амьдрал дээр минь амжилт бүтээлийг та сойрхооч гэж гуйж байна. Та бол бидний Хосана. Бид Хосана хэмээн таныг магтахдаа бид бас таны авралт талархан танаасаа гуйж байна. Таны ивэл энд байгаа хүн нэг бүрийн дээр дүүрэн орж ирэх болтугай.
Бидний магтаалын дээд бидний хаан болсон эзэн бол ганцхан Иесус та юм аа. Танд алдар магтаалыг бид нар өргөж байна. Та биднийг дүүргээч. Биднийг сайн сайхнаараа бэлхаагаач. Ивэл өрөөлөө та дүүргэж өгөөч. Танд алдрыг өргөн аврагч эзэн Есүс Христийн нэрээр Бурхан эцэг тандаа хандан залбирanгуйлаа. Аамен.